Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дахин хүргэе. Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тэмцээний 2025-аас 2026 оны улирал лигийн тэмцээний 30 жилийн улирлын сүүлийн буюу 103 дахь тоглолт талбайд хэлэхэд бэлэн боллоо. За энэ улирлыг хааж Централ Стадионс хангар дугуйд улирлын сүүлийн буюу 22 дахь тоглолтод хоорондоо очроо таарлаа. Харуулаад өгсөн нэр их дажгүй дамжуулалт явж доош өнгөрглөө. Мөнгөсөд татгсан. За ийст ямар дажгүй дамжуулалт явчихаа. 50 хүү өгсөн. Зүүн зүгээрээс энэ 50 хүү өгсөн л доо. Тэ. 50 хүү довтлохоноос наашлаа өндөртөө л доо. Гоё өгсөн. Тэгээд даваад ороод ирсэн мөнгө мөргөөд мөнгөсөлт өнөдөр алдаа хийвэл багтаа байгаа даа. Ганц Цаастойгоо дамжуул Лукас бол иймиг алдаж болохгүй. За тооны харьцааг нэгдэг болгож Лукас Карвалио 63 минутанд багтаа тэргүүл авчирлаа. За саяны хөлөр маргаангүй гол тэгээд иймиг бол алдаж болохгүй Лукас. Сая өөр хаалгач хэсэг гаргаад өглөөс за талбай солилцоо үрдэнгөө өглөө отгон цагаан маш гоё гаргаж өгсөн дамжуул байлаа. За тэгээд ерөөхдөө таах маягтаа өсөрсөн мөсөлд өдгөөний эсрэг цохоод гол хийжлээ. Ингэж бас сувсул хамгийн аюултай дотгоон тоглогчийг ингэж сувсул гаргах юм болж тэгээд одоо шийтгэн л тэрхэд бол 96 минутын хугацаа дууссан. За шүүгч ингэж тоглолцлоо. За их үзэгчтэй. Централ Стадионс баг түүхэнд анх удаага дээд лигийн тэмцээний медалийн бол тангаж байна. За энэ жил Монгол улсын дээд лигийн тэмцээний эхний 2 байрын баг Азад их орнод төлөв өсөлт авах байсан. Тэгээд 2 дахь ихийг Централ Стадионс баг дээд лиг ам үзүүн шалгарч дээд байрт орсноор авч байна. За мэдээж авраг баг Ламбатрог усаад төлөөлж эхний эрхийг авсан. За 50-ны лигийн 20 дугаар байрын багтаа плей-оффод Челленж лигийн тэмцээн дээр тоглоно. За харин одоо манай 2 дугаар байрын баг Стадионс 50-ны лигийн авраг багтаа эрхэмлөө тоглох юм аа. За ингээд энэ улирлын нийт 103 тоглолт явагдаж дууслаа. Монгол хөлбөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээний 2025-26 оны улирал. Лигийн тэмцээний 30 жилийн улирлын хөө тоглолтууд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.